Хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна. Энэ удаагийн зочны цагаар Дундгой аймгийн засаг даргын тамгийн газрын дарга Доржот оролцлоо. Аймагт өрсөлдөх чадрын судалгаагаар сүүл мушигдаг Тус аймагт ирэх жил хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдийн талаар ярилцлаа. Хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна. Бид Дундгой аймгийн засаг даргын тамгийн газрын дарга Доржоттой ярилцахаар ирсэн байна. За, сайхан амарч гин үү? Сайхан амарч гин үү? Сайн явж ирцгээвөө. Сайн явж ирлээ. Дундгой аймаг бас 2022 онд ямар хөтөлбөрүүдийг хэрэгжүүлв? За баярлалаа. Тэгээд манай Дундгой аймаг энэ жил үүсгэн байгуулагдсны 80 жилийн байгаа тэмдэглэлээ. 1942 онд одоо Дундгой аймгийг улсын тухайн үеийн улсын багварлын тогтоолоор 2 сарын 5-ны 42 оны 2 сарын 5-ны өдөр Дундгой гэдэг нэртэй аймгийг үүсгэн байгуулсан. За түүнээс хойш 80 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгээ энэ жил бас 80 жилийн хугацсан олон ажлуудыг хийлээ. За аймгийн хувьд бол энэ жилийг хүний хөгжлийг дэмжих жил болгон зарлаад энэ хүрээндээ бас тодорхой ажлуудыг санаачлаа хийгээ явж байна. Хүний хөгжлийг дэмжих сангийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд нь ямар ажлууд байна? Хүний хөгжлийг дэмжих жил болгодог гол шалтгаан нь бол бид бас энэ дунд хугацааны хөгжлийнхөө бодлогыг судалж нэлээдгүй бас ажлын хэсгүүд гарч мөн шинжээч экспертүүд за мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж энэ асуудлыг бол тодорхойлсон. За тэгээ энэ дунд хугацаанд ер нь Дундгой аймаг маань хөгжихийн тулд юун дээр хамгийн их чухал анхаарах юм бэ гэдэг 3 одоо чухал зорилтыг бол эренбэлж гаргаж ирсэн. Тэгээ энэний хамгийн дөрөв нэгдүгээр зорилт бол энэ аймгийн засаг даргын одоо үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ хүний хөгжлийг дэмжих асуудал бол хамгийн чухал байна гэсэн ийм одоо зорилгыг бол тэргуун зорилго болгон тавьсан. За энийг яагаад ингэж байна вэ гэхээр нэгдүгürt бол манай аймаг одоо өнөөдрийн байдлаар 48 мянган ад иргэд энэ Дундгой аймагт ажиллаж амьдарч байна. За үүний бол 25 мянган орчим нь бол хөдөлмөрийн насны хүн байж байгаа. За энэ 25 мянган 13 мянган нь малчин иргэд. За 8 мянган орчим иргэд бол хувийн хвшлийн зах зээл дээр ажиллаж байна. За 3270 одоо төрийн албаагч төрийн салбарт одоо ажиллаж байна. За ингээд одоо нэг ажил одоо идэвхтэй хайж байгаа 1500 орчим хүн байж байгаа. За тэгээд 15 мянгаар хүүхд залуучууд энэ аймгийн одоо нийт одоо хүн амын зам бүтцийг бол ингээд эзэлж байгаа. Тэгээд ер нь одоо цаашдаа бид нэр яагаад энэ хүний хөгжлийг маш чухал гэж үзсэн бэ гэхээр аймаг орон нутаг, хөдөө орон нутаг ер нь улс орон хөгжихэд хамгийн том хүчин зүйл нь бол хүний хүчин зүйл юм аа. Тэгээд сүүлийн одоо жилүүдэд бид нэр энэ 30 жилийн төсвийн хөрөнгийг татвар төлөгчдийн мөнгийг одоо зарцуулж ирэхтэй бол дийлэнх 100% шахуу одоо дэд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт одоо орсгол засвар хийх ийм шин чанартай материалын зүйлээр бол бүх төсвийг зарцуулж ирсэн байна. Тэгээд энэний завсар бол орхигдсон юм хүний хөгжлөөр ингээд орхигдоод хөндөө хөрөнгө оруулалтуудаа их арай бага хийж ирсэн байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн. Тийм учраас цаашдаа энэ орон нутгийн төсвийн цаашлаад энэ гадна дотны одоо дэмжлэгийн бас тодорхой хувийг цэвэр одоо энэ яг ажиллаж амьдарч байгаа нийгмийнхээ одоо их үндэс болсон хүн рүүгээ зарцуулъя гэдэг ийм шийдвэр гаргасан. За энэ хүрээндээ бол Дундгой аймаг одоо нийт төсвийнхээ 30 хүртэл хувийг одоо хүний хөгжил зарцуулах, тэдгээрийг одоо сурч хөгжүүлэх бол муур чадварыг нэмэгдүүлэх, харилцаа хандлагыг өөрчлөх. За мөн одоо энэ шинэ үеийн одоо мэдээллийн технологи үед хэрхэн одоо биеинтэйгээ хамтарч ажиллаж болох вэ? Бүлэг оршоо байгуулах, олон нийтийн оролцоотой одоо бүтээн байгуулалтуудыг өрнүүлэх гэдэг энэ чиглэл рүү одоо гол бодлого аймгийн засаг дарга маань одоо чиглүүлж Дундгой аймгийг бол 2022 оныг хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласан. За мэдээж эндээс бид нар бол бүх сумдаас ингээд судалгаа аваад одоо яг ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст тулгамж асуудлууд юу байна? Жишээ нь бол одоо яг ажил эрхэлж байгаа хүмүүст бол ур чадвараа дэвшлүүлэх, мэргэжил боловсролоо дэвшлүүлэх гэдэг ийм чухал асуудлууд тавигдж байгаа. За энэ хүрээндээ бол нийгмийн гол салбар болох энэ эрүүл мэнд боловсролын салбарыг бол нэлээдгүй дэмжсэн. За энэ хүрээндээ одоо бид нар энэ жил нийтдээ 184 одоо багш эмч нарыг боловсролын зэргийн дэвшлүүлэх магистрт сургах ийм хөтөлбөр хэрэгжүүлж байна. За мөн одоо орон нутгийн улсын хүчний хэрэгцээний дотомог байдаг, дутагдал маш их байдаг. Энийг нөхөхийн тулд одоо энэ нутгийн харьяат болон бусад одоо энэ орон нутагт ажиллах сонирхолтой залуучуудыг дэмжиж сургалтын төлбөрийн одоо харилцан гэрээний үндсэн дээр төлөөд ингээ ажлын байрыг бэлдээд ингээ хамтарч ажиллаж байна. За энэ хүрээнд бол энэ жил одоо 35 залуу болсон хүчин орон нутагт маань ирж сургуулаа төгсөөд ирж ажиллаж байна. За гадаад төгссөн мөн дотоод төгссөн хүмүүс байж байна. За хоёрдугаар асуудал бол өнөөдөр яг энэ нийгэмд бол тулгамжийн асуудал төрийн албаагчны нийгэм баталгааны асуудал байдаг. За энэ асуудал дээр нь бас бид нэр тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж одоо 5 хүнд одоо орон байрны дэмжлэг үзүүлсэн. За цаашлаад одоо мөн одоо залуу гэр бүлүүдийг дэмжих
хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүл сум орнуудад ажиллаж байгаа залуучууд бас тодорхой хэмжээний ахуйн дэмжлэг үзүүлэх тийм ээ. Тэднэрт бол орчин үеийн одоо мэдээллийн технологийн одоо компьютер тий таблет юм уу ийм зүйлүүдэд асарх чухал байж байдаг. Мэдээлэл солилцдог. Тэн дээр нь бас тодорхой хэмжээний ажлын үр дүнгээр нь дэмжлэг үзүүлэх зэрэгээр бол ажиллаж байна. За мөн шинэлэг нэг ажил гэх юм бол энэ жил бас ерөнхий боловсролын сургууль төгссөн шилдэг 80 сурагчийг одоо оноогоор жагсдаг шүү дээ. Тий шилдэг 80 сурагчдад бас сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн байж байгаа. Энэ нь бол цаашдаа энэ орон нутагт сур төгсөж байгаа хүүхд залуучуудыг идэвхжүүлэх. За мөн одоо Ешийнхээ оноог одоо маш сайн өгөхөд одоо тийм ээ. Тэр чиглэл рүү одоо бас анхаарахад нь одоо бид нар бас дэмжлэг үзүүлж байгаа нэг шинэлэг ажлыг бол хийсэн. Энийг бас тодорхой хэмжээнд зарлаад ингээ хүүхдүүд маань ингээ өрсөлдөөнд ороод ингээд бас явж байгаа юм зүйл бий. За эрүүл мэндийн салбарт бас бид нар нэгэн одоо бас шинжил хийхийн тулд энэ дотоодынхоо одоо илүү хөгжсөн ийм салбаруудтай хамтарч ажиллахыг бол хичээж байна. За энэ хүрээнд бол одоо Улаанбаатар хотод байдаг Монгол Японы эмнэлэг гэдэг орчин үеийн одоо стандарт Японы стандартыг нэвтрүүлсэн маш том эмнэлэг байна. Тэр эмнэлгийн туршлагыг одоо орон нутагт нэвтрүүлэх эмч совилогчтой одоо мэс заслын анхан шатны одоо энэ үйлчилгээнүүдийг орон нутагтаа хийдэг болох зорилгоор эмч нараа бол тэнд сургаад тэгээд орон нутагт нь практика хийгээд цаашдаа бол орон нутагт энэ тодорхой илгэний төрлийн мэтлэлүүдийг хийх болох юм уу талуудыг бол нээж байгаа. Гэх мэтчлэн одоо салбар болгон руу хандсан бас энэ тодорхой зорилттой ажлуудыг бол хийж байна. Энэ жил одоо Дундгой аймагт маань 1000 оны одоо суудал бүхий усан бассейн спортын цогцлбор баригдаж байна. За мөн одоо хөгжлийн бэрхшээлт иргэдийн говийн бүсийн одоо хамгаалах хөгжлийн төв баригдаж байна. Маш том төв баригдаж байна. За мөн одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 сургууль, 3 цэцэрлэг, за мөн хөдөөгийн одоо сумдын соёлын орднууд гэх мэтчлэн одоо бүтээн байгуулалтууд бас хийгдэж байна. За мөн инженерийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр 3 сумыг одоо инженерийн согон шүлжээг шинтгэх ийм ажил бол хийгдсэн. За мөн одоо шинэ сум төслийн хүрээнд бол энэ жил одоо 7 сумд сум хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийж байна. За энэ дээр манай аймгийн 3 сайхан гэдэг улсын хэмжээний жишг сум байдаг. Тэр сумын одоо хөгжил загварын дагуу 3 сумын одоо 7 сумын ерөнхий төлөвлөгөөгөө хийгээд батлуулаад дуусч байна. За ийм одоо томоохон ажлуудаас нь бид дурдлаа. За сүүлийн жилүүдэд бас говийн бүсүүдэд цүлжилт маш ихээр явагдаж байна те. Танай аймгийн хувьд бас энтэй тэмцэх энэний эсрэг ямар арга хэмжээг авч байгаа вэ? Тийм. Ер нь одоо дэлхийн нийтийн уур амьсгалын өөрчлөлт улаарал үүнтэй хамгийн их одоо өртөж байгаа эмзэг бүс нутаг бол говийн бүс нутаг. За өнгөрсөн жил одоо манай аймагт одоо маш хүчтэй одоо шорон шураг болж олон эрдэнэт хүний амнаас эд хөрөнгө сүйдсэн ийм том хохирол бий болсон. За ковидын нөхцөл байдал байсан учраас одоо тодорхой арга хэмжээ авах хүндрэлтэй ийм байлаа. Салхины эрчим хүч бол одоо 40 м/сек хүртэл шуурч өдрийн цагаар одоо бүтэн 10 цагт тас харанхуй шөншиг байсан ийм одоо гамшиг болсон. Энийг бол улс орон дээр бас тодорхой хэмжээнд анзаарч олон улсын байгууллагууд маш олон хүмүүс бол ирж одоо нөхцөл байдалтай танилцж дараагийн арга хэмжээг авах төлөвлөгөөнүүдийг гаргаж тусламж юмнуудыг бол харамгүй хайрласан. Бид бас энэ дээр бас орон нутгийн түвшинд энэ зөвлөлтийн эсрэг тэмцэх, ер нь энэ байгаль эколог, энэ хүн хоорондын харилцааг одоо шинэ түвшинд гаргаж ирэх зорилгоор бол дундгой ногоорол гэдэг юм хөтөлбөр хөтөлж хэрэгжүүлж байна. За энэ хүрээндээ бид нэр одоо нийт 80 жилийн түүхэндээ 270 мянган одоо мод ботсуугийг тарьж ургуулсан байсан бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийтдээ 140 мянган модыг бол тарьж ургуулж за хамгаалах, арчлах, за энэ салхины урсгалын эсний нүүдлийг зогсоох зорилгоор мөн хэвтээ одоо энэ ботлог ургамлуудыг тариалах зэрэг ажлуудыг бол энэ хөтөлбөрийн өрөөнд хийж байна. За энэ дагууга бас бид нар бас энэ ногоо хөгжлийг бий болгодог энтерпренер буюу энэ иргэдийг бэлдэх асуудал дээр онцгой анхаарч хуучин одоо нэг 20-од ийм иргэнтэй байсан орон нутгийн түвшинд за энэ хүмүүсийн тоог 400 болох зорилго тавиад өнөөдрийн байдлаар бол 100 гаруй иргэдийг сум орон нутгаас бэлдээд тэгэхээр хүмүүс маань мод бот тарих арчлах хамгаалахаас гадна хүлэмжийн аж ахуй эрхлэх хүнсний ногоо дарайлах төрөл бүрийн одоо энэ ногоо хөгжлийг бий болгох тал дээр бол онцгой анхаарч ажиллаж байгаа. Цаашдаа бид нар энэ орон нутгатаа томоохон бас энэ говийн бүсийн энэ ашигт оромлуудыг хамгаалах за энэ зөвлөлтийн эсрэг тэмцэх энэ одоо олон ботлог ургамлуудын өрсөлгөөг бий болгох цаашдаа энэ эмийн ургамал за мөн нарийн ногоо ийм тариалах ийм хүлэмжийн аж ахуй эрхлэх ийм томоохон одоо суур дэд бүтцийг бий болгох агропаркыг барихаар зорж ажиллаж байна. Тэгээд удахгүй бас 50 га газар дээр энэ агропаркын маань одоо техник эдийн засгийн үндэслэл боловсроод удахгүй бас хөрөнгөний асуудал шийдэгдээд эхлэх ийм одоо сайхан боломжтой явж байгаа. Тэгээ манай аймаг бол
цаашлаад энэ нарийн ногоо хөдөө аж ахуйн гаралтай энэ эрүүл хүнсээрээ бас ойр орчмын өмнө говийн одоо том уулуурхайн бүс нутаг Улаанбаатарын одоо олон сая хэрэглэгчдийг хангахын зорилготой ханган нийлүүлэгч аймаг болгоё. Ингээд одоо нөгөө сул талаа давуу тал болгож энэ байгалийн гамшиг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийн сацуу одоо эко үйлдвэрлэлийг бас орон нутагтаа бий болгох гэсэн зорилготой бас нэг том хөтөлбөр хэрэгжүүлээд ажиллаж байна. За баярлалаа. Хөтөлбөрийн хэсэгт Дундгой аймгийн 2022 онд хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдийн талаар аймгийн засаг даргын тамгын газрын дарга Дорж хоттой ярилцлаа.